2017 оны 6 дугаар сарын 8. Мизури мужийн New Florence эмэх 700 хүрэхгүй хуамтай жижигхэн хот. Орон 5 цаг 30 минутын үед 911-ийн яаралтай тусламжийн төвд дараах дуудлага ирдэг. 911, what's the address of the emergency? Oh my God, my brother's dead. What may have happened? He got killed by a snake. Нөхрөө нас барсан байдалтай оллоо гэсэн дуудлагын дагуу цагдаагийн албаныхан яаралтай хурж ирэхэд талигачийн эхнэр болох Линли уйлсаар угтав. Тэнд талигач залуугийн ах Сэм бас байсан бөгөөд дүүгээ могоонд хацуулсан байх гээд маш их твдэж эвгүүцсэн байдалтай өгцсөн юм. Учир нь талигачийн олцсон өрөө тэр чигтээ битүү могоотой нийт 3000 могоотой өрөө байлаа. Anybody we can call to deal with an anaconda? I'm gonna kill it. We see it. Good. I prefer it that way. Мизури мужид могоод хазуулж, хатгуулж, нас барсан тохиолдол маш ховор тул төрүүлж ирсэн цагта хэсэгтээ паникт орсон байдаг. Ямар сайндаа нэг цагта маш ихээр эвгүүцэж, могоод айрхаа сэргийлж, бууга бэлэн байдалтай барьж байв. Нөхрөө нас барсан байдалтай олсон эхнэр Линлин хадам ахыгаа дуудан ингээд тэр хоёр 911-т дуудлага өгсөн нь энэ байжээ. Мөрдөгчд өрөөнд доторхыг маш болгоомжтойгоор илүү нарийн шалгахад талигачийн ойр орчмоор үсэрсэн цусны толботтой. Доошоо харан шалан дээр хэвтэх биеийн доод хэсэгт нь цус ихээр тунсан байв. Үүнээс гадна хэд хэдэн сумны хонгоонуудыг олж авцгаав. Тэгэхээр талигач үнэхээр могоонд хатгуулж нас барвуу эсвэл хэн нэгэнд буудуулж орлогдвоо. За талигач ингэхэд хэн байв? Түүнийг Бен Реник гэдэг бөгөөд дөнгөж 30 хүрч явсан идэр залуу байжээ. Тэрээр аав ээжийнхээ үлдээсэн 72 акр газар бүхий хангалттай том хаусанд ахынхаа гэр бүлтэй хамт амьдардаг байв. Эхнэр Линлитэйгээ танилцаж 2014 онд гэр бүл болоод удалгүй хөөрхөн охинтой болсноор дагвар хүүгийнхээ хамт дөрвөлээ бусдын адил жаргалтай амьдралыг өрнүүлж эхэлсэн билээ. Багасаа могоо сонирхож тэжээдэг байсан Бен үүнийг бизнес болгохоор шийдэж могоо үржүүлж эхэлснээр түүний бизнес маш амжилттай урагшилж цаашлаад гэрийнхээ хажууд хэдэн мянган могоо үржүүлэх могооны ферм байгуулснаар мөнгийг хангалттай олдог болжээ. Түүний үржүүлдэг могоонууд нь өнгө болон хэмжээ гэх мэт олон үзүүлэлтүүдээр Америк нэгдсэн улсын могоо сонирхогчдын дунд нэртэй бөгөөд тогтмол амтны үзэсгэлэнд өргөдөж оролцохоос гадна Их Британи, Япон гээд гадаад улсуудаас захиалга ихээр авч могоонуудаа өндөр үнээр зарж эхэлсэн байдаг. Түүний Python могооны цуглуулга нь дунджаар $25,000 зарагддаг байжээ. Эхнэр Линлин эхэндээ нөхрийнхөө могоон фермд тусалдаг байж байгаад сүүлдээ нөхрөөсөө гуйж ятгахсаар хоёр дахь бизнес болох гоо сайхны спа салоныг хажуу том хоттой нээсэн юм. Уг бизнесийг нь эхнэр Линлин удирдан авч явдаг байлаа. Гэвч гоо сайхны спа салон нь жил гарan ажилласан ч ямар ч ашиггүй. Бүр маш их өр төлбөрт орсныг Бен мэдснээс хойш Линли тэр хоёрын дунд байнга маргаан өрнөх болж гэр бүлийн уур амьсгал хүйтэрч эхэлсэн байна. Үүн дээр Линлигийн нөхрөө араар тавилтууд нь ч нэмэгдсэн юм. Ингээд удалгүй байна могоон ферм дээрээ зуурдаар нас барсан байдалтайгаар олдож эхнэр Линлин цагдаа дуудсныг бичлэгийн ихэнд үзсэн билээ. Нарийн шалгалтын явцад Бен 8 удаа буудуулж газар дээрээ нас барсан нь тогтоогдсон бөгөөд түүний үхэлд могоо ямар ч хамааралгүй батлагдсан юм. Мөрдөгчд талигачтай хамгийн ойр байсан бас хамгийн сүүлд харсан эхнэр болон ах хоёрыг нь эхлээд байцааж ярилцлага авчээ. Линлигийн мэдүүлэгт анхаарал татах зүйлс гарч ирэв. Нөхрийнх нь ах Бен тэр хоёрын бизнес амжилттай яваад үргэлж атаархдаг байсан. Бас ээж ааваас нь үлдээсэн хамт амьдарч байгаа байшин газраа зарн зарахгүй гэх мэтээр маргалдаж байсан гэж мэдүүлсэн нь талигачийн ахыг сэжигтнээр анхааралтай авахд хүргэж байв. Family issues.
like between them and yeah. Мөрдөгчд ахаас нь буугаар бууцсан эсхийг шалгадаг тест авахаас эхлээд полиграф тест, гар утас, санхүү гэх мэт бүхий л байдлаар шалгасан хэдий ч яг таг баримт олж чадаагүй. Дүүгийнхээ өхлийн шалтгааныг үнэн зөвөөр тогтоохыг хүсэж байгаагаа ах нь илэрхийлж, хууль хүчний байгууллагатай маш нээлттэй хамтран ажиллаж байсан юм. Мөрдөгчд ганц ахыг нь чухаж мөрдсөнгүй. Цөөнгүй хүмүүсийг с ิจ гтнэр шалгаж байсан бөгөөд тэдний нэг нь талигач ихнэр Линли өөрөө байлаа. Удалгүй мөрдөгчд Линлиг дахин байцаалтанд дуудан олж мэдсэн мэдээлэлээ баттгаж хариулт авахар ярилцав. Линли байцаалтан дээр хэлсэн Эриктэй ганцхан уулздаггүй байв. Болцооны саятаар танилцсан Брэндон гэх залуутай бас уулздаг байжээ. Үүнээс гадна Линли полиграф буюу худал хэлж байгаа эсхийг шалгадаг тестэндээ унснаас гадна түүний утсан дээрх устгасан мессежүүдийг сэргээхэд өмнөх салсан найз залуу Майклтай хэрэг гарсан яг тэр өдрийн өглөө мессеж бичин дуудлага хийсэн нь илэрдэг. Майкл бол хар тамхи болон танхаа хэрэгээр шорон оронд ороод гарсан с ิจ гтэй итгэд байлаа. Харин Линли би ямар ч буруугүй, би Бэнийг алаагүй гэж өөрийгөө хамгаалсаар байв. Бэнийг буудаж хороосон буу олдоогүй, хэн нэгэн гэрч байхгүй, утасны дуудлага мессежээс яг ийм тийм гэд сэжиглэх тодорхой зүйлгүй байсан тул Линлиг мөрдөгчд шууд буруутхан баривчлах боломжгүй байсан тул тэгсгээд явуулсан юм. Харин Линли маш яаралтайгаар зарж болох бүх юмаа гэр бүлийнхээ нэр дээрх үл хөдлөлгөө зараад өөр мужи руу хум нүүсэн байдаг. Үүнээс хойш цагдаа мөрдөгчдийн ажил удааширч цаг хугацаа явсаар бараг 3 жил өнгөрлөө. Энэ бүх цаг үеүүдэд зөвхөн ах Сэм нь л 7 хоног болгон дүүгийнхээ хэргийн талаар ямар нэгэн ахиц гарсан эсхийг цагдаагийн газраас асуудаг ийм л байдалтайгаар 3 жил нэг мэтгэд өнгөрсөн байв. Харин 2020 оны 1-р сард нэгэн санаандгүй зүйл болж мөрдөгчд Линлитэй явуулдаг байсан Брэндоноос дуудлага авдаг. Линли хамаг хөрөнгөө зараад хотоос явсны дараа Брэндонтой хамтран амьдрах болж улмаар тэд дундаасаа хүүхэдтэй хүртэл болсон байжээ. Тэдний харилцаа маш токсик, хэрүүл зодон ихтэй, эрүүл бус байсан тул Линли салахаар шийдэн Брэндоноос тухтаахад үүнийг нь зөвшөөрч чадаагүй Брэндон Линлиг араас нь дагаж мөрдөх болсон тул Линли цагдаад мэдэгдэн хэрв өөрлөө болон хүүхдүүд рүү нь уцаар залгах, ойр орчимд нь очих ирэхгүй байх тийм шүүхийн шийдвэр гаргуулж авчээ. Харин Брэндон шүүхийн шийдвэрийг хэд хэдэн удаа ноцтой зөрчсөн учраас баривчлагдаж ял аван шорон суух болсон тул Брэндон өөрийгөө суллах тохироо хийхээр Линлигийн нөхрийн хэргийн талаар чухал мэдээлэл өгье гэж мөрдөгчд рүү ярьсан нь энэ байжээ. Брэндоны хэлснээр Линли тухайн хэрэг гарсан өдрийн урд өдөр нь өмнөх экс найз залуу Майклига могон ферм дээр дуудаж авчран өөрийнхөө нөхөр Бэнийг яг одоо бууд гэж тушаагаад Майклийн байгаа өрөөг зааж өгөхөд Майкл би яг одоо хийж чадахгүй нэгэд хөдлөхгүй байсан тул Линли гар бууг нь булан авч нөхрийнхөө ажиллаж байсан өрөө рүү орж нөхрөө буудсан. Энэ бүгдийг Линли нэг удаа халамцуу байхдаа намайг айлгах гэж хэлж байсан гэж Брэндон мөрдөгчдөд мэдүүлсэн байна. За ингээд шууд нүдэрээ хараагүйч гэмт хэрэг хийсэн гэдгийг батлах гэрчтэй болсноор Линлиг баривчлах шалтгаан үүсгэн мөрдөгчд 22 оны 1-р сард яаралтайгаар Линли болон Майкл нарыг баривчилжээ. Нэгэнт бүх зүйл ойлгомжтой, гарах гарцгүй болсон гэдгийг ойлгосон Линли би нөхрөө буудаагүй, Майкл буудсан гэсэн бол Майкл нь харин эсэргээрээ Линли миний бууг аваад нөхрийнхөө байгаа өрөө рүү орсон. Тэгээд буундууд араалан гарсан. Линли нөхрөө буудаж хороосон хэмээн энэ хоёр бие бие рүүгээ хэргийг түлхэж байлаа. Шүүх хурал дээр ч энэ байдал үргэлжилсэн юм. Линли талигач нөхрийгөө хүртэл гүйтгэж Бэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан учраас салах гэж янз бүрийн арга хэрэгэлсэн. Тэгээд Майклыг туслаач гэж гуйхад тэр ирээд Бэнийг буутчихсан гэсэн тайлбарыг шүүхтэр өгчээ.
Мэдээж энэ тайлбарт нь хэн ч итгээгүй юм. Бууны гохыг хэн дарсан бэ? Нарийн мөрдөн шалгалтын явцад Бэнийг буутсан гар бууг Майклийн нуусан газраас олж чадсанаар бүх зүйл тодорхой болж шүүх Майклийг 1-р зэргийн хүн амны хэрэгээр харин Линлийг 2-р зэргийн хүн амны хэрэгээр буруутгасан юм. Гэвч эцсийн мөчид шүүхээс санаанд оромгүй шийдвэр гарсан бөгөөд Майклийг 2-р зэргийн хүн амны хэрэг болгож хэргийн зэрэглэлийг бууруулж бүх насаар нь хорих ял. Харин Линлийг мөн 2-р зэргийн хүн амны хэрэг үйлдсэн гэж үзсэн хэдий ч ердөө л 16хан жилийн ял өгснөөр 12 цаг хуралдсан шүүх хурал дууссан байдаг. Мэдээж энэ бол хохирогч талд маш гомдолтой, хүлээн зөвшөөрөхөд хэцүү, маш хөнгөн ял оноосон шийдвэр тул ах Сэм нь шүүхэд гомдол гаргасан боловч Майкл Линли хоёрын ялд өөрчлөлт ороогүйгээр энэхүү хэрэг хаагдсан байна. Шүүх хуралд үндсэн шүүгчээс гадна 12 энгийн иргэдэс бүрдсэн тангарахтны шүүгчид байлцдаг. Тэдний гаргасан мэрэгжлийн бус шийдвэр байв удаа гэж бодогдлоо. Хүмүүн бид нар могойг хүйтэн цустай аюултай гэж их л зэвүүцдэг. Гэтэл хүний хамгийн аюултай дайсан бол хүн өөрсдөө байдаг нь үнэхээр харамсалтай. Могооноос ч дор хүйтэн цуст хүмүүс олон байдгийг санаж явахад илүүдэхгүй байхаа. Нөхрөө хорооход гардан оролцсон Линли 16хан жилийн ял аваад 2038 онд суллагдаж наранд гарна гэдэг нь үгсний хох амьдын зол гэдэг нь л энэ бололтой. Үнэхээр харамсалтай. Subscribe, like дарж, comment үлдээх нь маш их урам өгдөг шүү. Баярлалаа та бүхэндээ. оны 4-р сарын 12-ны өдөр Юта мужийн Pleasant Grove хэмээх жижиг хотын яралтай тусламжийн 911 дугаарт өглөөний 10 цаг 20 минутын үед дараах хэний ч ой санаанд багтамгүй харгас хэргийн дуудлага ирдэг. Pleasant Grove Police. I just found something in my garage. It's been wrapped up in a plastic bag and it stinks. Okay, what is it? It's a little baby. Дуудлагын дагуу цагдаагийнхан яралтай очиход дуудлага өгсөн Даррен Вест хэмээх залуу шоконд орж паникцсан байдалтай гэрийнхээ гадаа байсан ба гаражнаасаа олсон зүйлд итгэж чадахгүй цагдаа нарыг угтсан юм. Даррен өглөө босоод гаражтаа байгаа элдэв новш хайрцагтай зүйлсийг зэгслэх явцад яг тийм гэж хэлэхэд хэцүү өмхийн үнэр үнэртэж эхэлсэн бөгөөд уг өмхийн үнэртэй хайрцгийг ч олжээ. Том биш уг хайрцагт олон давхар уутанд хийж скотчоор ороосон дөнгөж төрсөн болов гэмээр нялх хүүхдийн өмхийрч ялзарсан цогцос байсан юм. Яг л 911 төгсөн дуудлагатай хэлсний дагуу. My name's Darren West. I just found something in my garage. I think it's a miscarriage. Can you be more specific? What do you mean by a miscarriage you found? I have no idea. Just please send an officer up here. It sounds like you may need medical. It's been wrapped up in a plastic bag and it stinks. Okay, what is it? It's a little baby. Цагдаад гэрийн эзэн Даррен юу олсноо үзүүлж энд яг юу болоод байгааг бас энэ талаар юу ч мэдэхгүй гэдгээ салсан эхнэр Мегэнтай яаралтай холбогдохыг цагдаа нарт учирлав. За тэгэхээр энэ ямар учиртай айл вэ? Дуудлага өгсөн гэрийн эзэн Даррен арх хар тамхины хамааралтай байхдаа хар тамхи зарж борлуулсан хэрэгээр 2006 онд 9 жилийн ял аваад шоронгоос сулагдаад удаагүй байсан. Уг байшиндаа эхнэр 39 настай Меган Хансман 11, 17, 18 настай 3 охины хамтдаа амьдардаг байжээ. Сүүлийн жилүүдэд тэр хоёр гэр бүлээ цуцлуулан Меган тусдаа амьдрах болжээ. Эхнэр Меган
Багаасаа дуу цоотой санал бодлоо хэн нэгэнтэй хуваалцаж ярьдаггүй. Дотгошоогоо зан төлөвтэй эмэгтэй бөгөөд нөхөртөөгөө 18 наснда ахлах сургууль байхдаа танилцсан. Удалгүй жирэмсэн болсноор нэг гэрт орж тодорхой эрхэлсэн ажилгүй явсаар улмаар нөхрийнхөө нөлөөгөөр архи уудаг. Хар тамхи тогтмол хэрэгэлдэг хүмүүсийн жагсаалтанд орсон байжээ. Тэр даруй Мегныг олж цагдаагийн газар руу байцаалт авахар аваатсан бөгөөд Меган тайлбарлахдаа Даруныг шоронд орох үед би жирэмсэн үлдсэн. Төрөх өдөр ирэх үед би гэртээ ганцаараа байсан. Ванны өрөөнд тэр хүүхэд амьгүй төрсөн. Би тухайн үед сандраад яг яахаа мэдэхгүй. Тэгээд уутанд боогод хайрцагт хийгээд гаражт тавьсан юм аа. Хэмээн байцаалтанд хариулсан байдаг. Describe to me what happened. Well, I was having a lot of pain that day. I didn't go to work. My kids were at school. I went in the bathroom and just sat there and was pushed really hard. And you know, Boyle wasn't crying. And I was by myself and I didn't know what to do. And I couldn't get it to cry or anything. Then what happened? I got scared and I wrapped it up. And not being smart and calling you guys, I was in shock. It was stupid of me to do it. What do you mean when you say you wrapped it up? You remember? It was towels and garlic butter or something. I put it in the box. Ачирхалтай нь Меган нөхөр Даранда жирэмсэн үлдсэн шүү. Бас хүүхэд эндсэн талаар огт хэлээгүйгээс гадна түүнийг жирэмсэн байсныг хинж анзаараагүй, мэдээгүй байна. Мэдээж эмчийн үзлэгт огт орж бүртгүүлээгүй тул эмнэлгийн ямар нэгэн бүртгэл үлдээгүй. Энэхүү байцаалтыг авч байх яг тухайн үед гаражт цагдаа нар үзлэг шалгалтаа үргэлжлүүлсээр байлаа. Цагдаа нар тун удалгүй нэг с ижигтэй хайрцаг олсон бөгөөд түүнийг задалтал яг өмнөх шиг олон давхар уутанд хийж скотчоор ороосон ахин нэг нялх хүүхдийн ялзарсан цогцос олжээ. Энэ цочирдон мэдээг байцаалт авч байгаа мөрдөгчдөд нэн даруй мэдээлсний дагуу мөрдөгч Мегнаас хоёр дахь хүүхдийн цогцос олдлоо. Тэнд яг хэдэн цогцос байгаа вэ гэж шууд тулгаж асуухад Меган юу гэж хариулсан гэж яг сайн санахгүй байна. 4 хүүхэд байхаа. Энэ хариултанд мөрдөгч хүртэл барьц алдан бүх 4 цогцос тэр гаражт хайрцагт байгаа юу гэж асуухад Меган тийм ээ. Бүгд нэг тавир дээр байх ёстой гэж хариулдаг. Тэр үнэхээр үнэн хэлсэн байв. Цагдаа нар нийт 4 нялх хүүхдийн ялзарч муудсан цогцос олсон юм. Бүгд тус тусдаа уутанд ороогдож скотчдуулсан. Тусдаа хайрцаглагдсан олджээ. Хэлэх үггүй болсон мөрдөгч чи төрөх үеүүддээ яагаад хэн нэгнээс тусламж хүсээгүй юм бэ? Яаж чи хэнд ч хэлэхгүй нууж чимээгүй байж чадваа? Бүгд амьгүй төрж эсвэл зулвсан гэдэгт итгэхэд хэцүү байна хэмээн бухимдаж байхад Меган хариудна. Би залуу тэнэг байжээ. Хар тамхины нөлөө бас байсан. Нөхөр нь шоронд байхад жирэмсэн болсон гэдгээ бусдад мэдгэдгээс маш их айсан гэдэг тайлбар өгч байлаа. Байцаалт авч байсан мөрдөгч ахин аимшигт мэдээ авав. Гарашаас нэмж 3 нялх хүүхдийн ялзарсан цогцос олджээ. Мегнаас яг хэдэн хүүхдийн цогцос байх ёстой вэ гэж тулгахад сайн санахгүй байсан бөгөөд 8 эсвэл 9 ч байж магадгүй гэж хэлсэн. Бурхан минь 9 хүүхэд. Мөрдөгч маш шаргуу байцаасны эцэст эхний олдсон хүүхдээс бусд нь хорвоод мэдлэгтэй амьд төрснийг нь хилүүлж чаддаг. Меган дөнгөж төрсөн нэлх үрсээ ам хамрыг нь гараараа таглаад зүрхэн цохилохгүй болж бие нь суларч амьгүй болохыг хүлээдэг. Эсвэл зүгээр л тэр хаваарах цусаа цэвэрлсэн алчуур даавуунд ороогоод олон давхар уутанд хийж скотчдоод хайрцагт хийгээд гараажта хүний нүдэнд өртөхгүй газар тавьдаг байсан байжээ. Мөрдөгч Мегныг
энэ үнэхээр хүн мөн үү гэж айж жигшин зэвүүцгийн хажуугаар маш их гайхаж ойлгохгүй байсан зүйл нь түүнийг ийм олон удаа жирэмсэн болсныг хинж анзаараагүй явдал байв. Цагдаа криминал шинжилгээний багийнхан гараж, байшин сав, эргэн тойрны хөрс газар гээд боломжит бүхэл газруудаар хайлтаа олон хоног үргэлжлүүлсэн хэдий ч ахин нялх хүүхдийн цогцос олоогүй юм. Нийтдээ 7 дөнгөж төрсөн нялх хүүхдийн цогцос олцгоожээ. Энэ бол үнэхээр аимшигтай. Мегны дараа экс нөхөр Дарныг байцаасан бөгөөд шоронгоос өмнөх нөхцөл байдлыг асууж тодруулахад Даранд мэдэх зүйл огт байсангүй. Тэдний гараашаас нийт 7 нялх хүүхдийн цогцос олсныг түүнд дуулгахад Дарн итгэж чадахгүй байлаа. There's... How many was it? There were 7. You were kidding me. I'm not. Цаг хугацааны хувьд Дарныг шоронд байх үед энэ бүх төрөлтүүд явагдсан нь ойлгомжтой байлаа. Меган энэ бүх жирэмслэлтүүд экс нөхөр Дарных гэж мэдүүлсэн бөгөөд Америкийн нэгдсэн улсын шоронгууд удаан хугацаагаар хоригдож байгаа хоригдолд шагналын журмаар гэр бүлийнхээ хүмүүстэй уулзах хувийн хаалттай цаг өгдөг юм. Цогцуудыг хийсэн хайрцаг, ороосон ууд, скотч гээд бүхий л зүйлээс зөвхөн Меганы хурууныхээ ДНХ илэрч байсан ба бүх хүүхдүүд Дарных гэдэг нь ДНХ шинжилгээгээр бас тогтоогдсон байна. Хинээч ой тоонд оромгүй, бүр эмэгтэй хүнээс гарамгүй энэ аимшигтай хэргийг тухайн хот мужаараа жигшин зэвүүцэж байсан бол харин Меганы хөршүүд түүнийг таньж мэдэх хүмүүс нь бүр хэлэх үггүй ангайж үлдэцгээсэн юм. За ингээд энэ аимшигтай хүн биш Меганыг баривчлан 2015 оны 2 дугаар сард шүүх хурлыг нь хийж 1-р зэрэглэлийн хүн амны хэрэг үйлдсэн гэж үзэн түүнд 6 удаа бүх насаараа хоригдох ял оноожээ. Түүнийг цуврал аллаг үйлдсэн онц ноцтой хүнд гэмт хэрэгтнүүдийн адил шүүхийн танхимд 4 мөчийг нь гинжээр гавлан оруулж ирснийг та харж байна. Түүний нэг хүүхэд амьгүй төрсөн нь батлагдсан учраас үлдсэн 6 дөнгөж төрсөн нялх хүүхдүүдийнхээ амь насыг санаатаагаар хороож нуун дарагдуулсан гэж үзээд инхүү 6 удаагийн бүх насаар нь хорих ял түүнд оносон нь энэ юм байна. За нэг ийм итгэмээргүй маш аимшигтай муухай хэрэг болж байсныг та бүхэнтэйгээ хуваалцлаа. Сэтгцэд нөлөөлөх донтуулах бодис хар тамхинаас л хол байцгаагаарай. Бичлэгүүд маань таалагдсан бол subscribe дарж сувгийг маань дэмжээрэй. Лайк дарж, комент үлдээгч бас дэмжлэг болдог шүү. No. Yep. No. You're under arrest for retail theft. You're under arrest for retail theft. Hold on. Stop. Okay, I'm standing up. I'm standing up. Stop. I am standing up. Stop. Okay, I'm standing up. Stop. За маш ичмээр нүүр улаамаар бичлэг өнөөдөр олж үзээд та бүхэнтэй хуваалцахаар энэ хүү бичлэгийг оруулж байна. Тогтмол шахуу хулгай хийдэг нэг монгол эмэгтэйг Чикаго хотын цагдаа нар баривчилсан байна. Америкийн цагдаа нар Ингрийн камертай байдгийг та бүхэн мэдэх байх. Уг бичлэг нь хэдхэн хоногийн өмнө YouTube-д оруулснаас хойш маш олон хүмүүс үзэж бас маш олон хүний уур бухимдлыг төрүүлсэн байна. Энэ нь ч аргагүй байх. За ингээд элдв тайлбаргүйгээр уг бичлэгийг бүтнээр нь оруулж байна. The sandwich is a sharp and nails mufflers. You don't have any form of identification? No. Not any whatsoever. Okay. What's your name then? I already have the name. What's your name? I'm investigating a theft right now, so I need your name. Even if you signed a no trespass with them, that doesn't mean that they get you out of the car. Okay? And I'm not accusing you of anything right now, but I'm investigating it, so I need to get your basic information right now, okay? Is this your real name? Yes, Dalsaya Moshiya. Okay. What's your date of birth?
Every Daniel Porter. I got the most of that 28 or 49. Okay, we'll see what we can do here. I have Not nothing on me. confirming which is the Home first Depot answer doing that last. thing. That should be. I have nothing on me. So why are you stopping me? He said he's stopping because Home Depot. I'm already done with Home Depot. I can, I can go with you and take a picture of it. That's unless you got a picture of it. I don't know why the police are stopping me. I have nothing that's Home Depot. Actually, I don't. There's no possible cause to stop me. I have nothing from Home Depot. If I have nothing that's from Home Depot, they have no reason to question me. Miss, put your hands behind your back. Hold on. Okay, I get it. Okay, stop. I know. Stop. Stand up. I will stop. Stand up. We're not letting go of you. I know. Okay. You're under arrest. Okay. And we're not letting go of you. Okay, that's So stand okay. up. Right now, man. Okay. I have no intentions of doing that. No, okay. All right. Please, stop. Listen, I have been jumped. That has nothing to do with that. Okay, you're hurting me. You're hurting me, though. You're hurting me. I will show you my leg. If you just stop. Just stop. Any injuries that you have, Stand you up. need to go ahead. I will show you You're my on body stop. cam. It's all being recorded. You need to stand up. I will stop. No, Stop. you need to Stop. stand up. Stop. Okay, I will stop. I will stop. Stand up. Stop. Oh my Just God. put it on the knees. Stop! Come on! I said okay, you're not hurting me for real. Oh, my face! Sit down. My hand! I told you! Okay, stop! I got it! My hand! Stop! Okay, I'm standing up! I'm standing up! Stop! I am standing up! Stop! Okay, I'm standing up! Stop! Put your hand behind your back. Stop! I don't stop! All right. If you do not put your hand, ma'am, if you do not put your hand behind your back, I'm going to have to prone you out on the ground. Do you want that? I'm serious though. I'm not Ma'am? doing anything. No, don't do that to my phone. Yeah, we're 10-6. She's kind of fighting with us, but she's also okay. Stop! I got it. I gotta stop. You don't put your hand behind your back. We're going to have to put on your side. Get Mose out. Don't. It's my leg. We're just going to have the Carter. Ready? No. I'm serious. Hold on. You're dragging me. Stop. This is hurting yourself. Stop. Fine. Stop. I gotta stop. I'm You need to serious. turn over, ma'am. Stop. You got her sweater? Because I'm going to Yeah. move your legs. Stop. My wrist. You're breaking my wrist. Then you stop resisting. Ah. Put your arm out. God, Put your arm out. Stop. Stop. Put your arm out. Ma'am? Can you push that in? Okay, first off, this. We're going to sit you up, okay? We're going to sit you up. Sit up. You want to stand up now? You want to stand up? Alright, let's just let her sit there for a second. Are you serious? All this for what? You're doing it for what? Well, ma'am, they're accusing you You're of doing it theft. for what? I signed the agreement. Why are you doing this? Why are you doing this? You have no reason to do this. Are you ready to stand up? To do this. You have no reason to do this. Ma'am, are I you ready already to stand signed up? the agreement. Ask him. Are you ready to stand up, ma'am? Let's just sit in the car, which is going to be a lot more comfortable than you sitting on the concrete. No, let's get you stood up, okay? Okay, we'll help you up. No, I was asking why he's doing this. Okay. I already signed the agreement. Alright. No. Come on, Stop. ma'am, we're going to walk to this car here. Stop. Why would you do this? Why would you do this? Why would you do this? Are you serious? It is now. Okay. No. Come on, come on. Stop. Stop. Come on. No. Stop. 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 Okay. Stop. Stop it. No. Stop. Stop. No. No. Stop. Give me a minute to breathe. It'll be much easier if you Give me a minute to breathe. Stop. Come on, ma'am. Stop it. Give me a minute to breathe. Give me a minute to breathe. Alright, you know what? Let's have you stand the curb. I'll wait till later. Sit. Give me a minute to breathe. Okay, that's good. Let me breathe. Alright.
Please, please Don't stop. move. Do not move. I'm not. You're gonna bring something. Okay. No. Yeah. Husky? Yeah, that sounds. Okay. This is cool. Okay. We're just gonna wait for another year or two. Can we get in the car now? We'll roll the window down for you. No. This one right here is stuck. You're gonna want in custody, but we're having a hard time getting in the car. You didn't have to put me in custody. Oh, yes, you did. Just give me a second. Can you get the purse off? Well, you will if you... Cut the I don't care. He's holding me No, down. we'll be able to get it off once we get another officer here. Because what I'll do is, we'll get a new set on her. I'll take out the old set. You said, what? Handcuffs, man, handcuffs. If you... Can you hold on her for 1 second? My cuffs are just right here. You're good. All right, man. We're gonna get this bag off you, okay? I need you to lift up just a hair. Okay. Okay, go in. There we go. And this should release the bag. Can you add a plate to this? Very much appreciate your cooperation. All right? Can you work with us? I'm gonna help you up. All right? Come on. Oh, stop. Okay, sit in the car. No, stop it. I was choking. You're not I choking. need you to make the face of that. Well, and you can sit and relax in the spot. Stop. Here's the thing. No. So either you walk in there, or we're gonna have to lift you up. My wrist still hurts. If you don't get in the car, we're gonna have to lift you up and put you in there. So that's up to you. Stop it. You don't understand my wrist. Your wrist is hurting because you're pulling away from us instead of just sitting in the car. If you would just sit in the car, you would stop hurting. You're holding my wrist. Come on, stop. You look at my wrist. Stop. Look at my wrist. You please stop. Look at my wrist. Come on, stop. Look at my wrist. My wrist. Look at this. No, seriously, look at my wrist. Look at my wrist. We'll look at your wrist when we get to the PD. No, look at my wrist. Put your... Look at my wrist. Yeah, Just look at my wrist. If you don't sit down, he's gonna pull you back really hard. Just look at my If you don't sit wrist. down, he's gonna pull you Look at back my really wrist. hard. Come on, man. Come on. Come on. Put your leg in. My wrist. Look at my Yes. wrist. Stop. Your foot's gonna get jammed if you don't stop. Stop it. Do my wrist though. I'm scared. Look at my wrist. Right. Have you been arrested before? This is going to take much longer than it has to, just so you know. The longer you're going to be uncooperative and not give us your information, the longer you're going to be with us. I'm from Washington State. What? From Washington State. I'm originally from Mongolia. How old are you? I'm 29. I'm How old are you? 39. 39. Have you ever been arrested before? In Mongolia. For what? Throwing water off a balcony house. That's a crime in Mongolia, throwing water off a balcony. Did it hit somebody? It landed on a lady's head. Oh, that's not good. How long ago was that? I was a veteran. Okay. How long have you been in the U.S.? My parents have imported for business, so I went back and forth. Okay, but how long have you been in the U.S. this time? How long? A little over a year. A year? Okay, and then you were in Washington before that? Yes? Yes. Okay. It's really dry. My mama, Are you shoplifting for a purpose? those tools they sell at the swap meetings. Okay, so whoever dropped you off here, you're saying that they sell that stuff at No, the it's swap meet? nothing. No. Huh. I just got it right here. You got it There's right. nothing else. Okay, all right. My chest. We're gonna go back to the PD and we'll get those handcuffs off you, and you'll get that mask off you. If you're not gonna be cooperative, you're gonna sit in the handcuffs. I'm not taking those off you if you're gonna fight. Understand? Yeah. Do you understand? Oh,
If you are going to fight, you are going to stay in I'm not handcuffs. fighting. Okay, then when we The get guy to at the the police Home car- Depot, he let me go. Why? Let's go. Why? Why? So, Okay, Peter, let's go. he lied to me. Oh. Why would you decide to arrest me? The Home Depot guy told me I could leave. He told me to leave. He wanted me to walk out. Okay, well, And then you arrest me for what? all right, well, you were under arrest for retail theft. But he let me go. And before we have any more communication, I want to inform you of your rights. You have the right to remain silent. Anything you say can and will be used against you in a court of law. You have a right to an attorney, and if you cannot afford one will be appointed to you without cost. Do you understand those rights as I've explained them to you? Those rights should apply to him too because he told me I could go. And he lied. Well, I can't say whether or not he lied or didn't lie, but it's his right to sign complaints against you for retail theft, even though they got their merchandise back because you weren't passing. No, he told me you can go. And he stepped aside. He said, you can go. I said, are you tricking for you here, okay? I asked him, are you tricking me? No, I'm not tricking you. No, I asked him that. I asked him. Because I didn't walk out I didn't walk out. I said, are you tricking me? Because I'm not going to go. He said, what? Well, I am being very serious with you right now, okay? Alrighty, miss, you ready to come on out? Are you going to be able to walk out for me? Alright. Do you need help? You want me to help you? Or you got it? Okay, there you go. I know. AOCs are the worst. This is... I guess we're going to walk her through that way. The suspect, who provided an assortment of false identities, was actually age 37 at the time of arrest. She was charged with retail theft, possession of displayed merchandise, exceeding $300 as a Class 3 felony. Incidentally, the reason she was stopped by Home Depot was for allegedly hiding $340 worth of Milwaukee power tools inside that giant pink purse of hers. She was also charged with 2 counts of resisting or obstructing a police officer, a Class A misdemeanor. Upon positive identification, it was learnt she was wanted on a warrant for her arrest out of nearby Cook County and remanded to custody there. After her release on September the 19th, a public defender was appointed for this case in DuPage County, and she has an upcoming court date on October the 23rd, 2025.